Хэдий их хөдөлгөөнтэй бага дэгэрнээ өнөөдөр турчдахгүй байна уу? Магадгүй энэ нь уурга дутуу авсных байж болно. Сайн уу, дэлгэн байна. Өнөөдөр би та хэдтэй амбалсын усороо хэдэн килограмм жинтэй хүн өдрийн ямар ачаалтаагаас шалтгаалаад уурга хэрхэн яаж тооцож авахыг ингээнээр тайлбарлаад өгье. Уурга гэдэг нь ерөнхийдөө барилгын материал гэсэн үг. Булчин, арьс ус гээд бүгд уургаас хамааралтай байдаг. Судалгаагаар эмэгтэйчүүдийн 70% нь уурга хангалттай авч чаддгүй байх нь. Тиймээс булчин мас басаж өөхний мас хурдан амархан хуримтлуулж эхэлдэг. Ингэснээрээ биеийн суларч ятархад амархан болдог байх нь. Тэгэхээр хамгийн чухал асуулт бол чи өдөрт хэдэн грамм уурга авах вэ? За би энд энгийн томьёо гаргаад өгье. За ерөнхийдөө 30-45 насны эмэгтэйчүүд маань ойролцоогоор 1.2-оос 1.5 грамм уургийг би 1 кг жин тутамтай авах ёстой байдаг. Жишээ нь 60 кг бол өдөрт 60-аас 90 грамм уурга. Хэрвээ чи 70 кг жинтэй бол өдөрт 80-аас 105 грамм уурга гэх жишээ нэ. Гэхдээ ихэнх эмэгтэйчүүд үүнээс бага уурга авдаг. Жишээ нь 50-аас 100 грамм уурга гэх юм уу өдөрт. Магадгүй 30-40 байж болно. Хэрвээ чи өдөрт нэг л удаа хоолдог бол магадгүй чиний уургийн хэрэглээ өдөрт 30-40 г байж болно. Гэхдээ энд нэг чухал зүйл байна. Энэ нэг уурга нь бүх хүнд адил хэмжээгээр биш байдаг. Өөрөөр хэлбэл өдрийн ачааллаас шалтгаалаад үнийг зөв тооцож авах хэрэгтэй. Жишээлбэл офисын ажил хийдэг буюу суугаа ажил хийдэг хүүхнүүд маань өдрөөс 7-8 цаг чи хэрвээ биегууд суудаг бол уурга чи 1.2-оос 1.4 граммаар тооцож авах хэрэгтэй. Та нарын маань аль хэдийн бодис солилцоон удаашрчихсан магадгүй булчингийн мас алдагдсан байж болно. Тэгэхээр үүнийг 1.2-оос 1.4-өөр биеийн жиндээ тооцож аваарай. Хэрвээ чи физик ажилд өдөрт 7-8 цаг гэдэг өөрөөр хэлбэл зөөгч ч юм уу эсвэл маш хөдөлгөөнтэй ажил хийдэг те барилгатай ч юм уу тэгж ажилдаг бол офисын ажил хийдэг хүүхдүүдээс илүү өндөр уурга авна. Яагаад гэвэл чи илүү их энерги зарцуулж байгаа. Тэгэхээр ийм хүүхнүүд маань 1.5-аас 1.8-аар бодоод аваарай. Харин гэртээ хүүхдээ хаардаг ээжүүд маань өөртөө цаг бага зарцуулдаг тийм үү. Тэгээд ерөнхийдөө бол стресс ер нь бол өндөр байдаг. Яг тэгэхээр бид тэр хугацаанд ер нь бол өөртөө цаг зарцуулах маш бага байдаг шүү дээ. Тэгэхээр ийм хүүхдүүд маань ерөнхийдөө бол нүүрс усыг төлхөө авах хандлагатай байдаг. Харин миний өгөх зөвлөгөө бол та хэд маань бол өдөрт 1.3-аас 1.5 граммаар уурга тооцож авах юм бол уурга хангалттай сайн нөхөж чадна гэсэн үг. Харин хөхөл ээжүүдийн хувьд гэх юм бол бид маш их энерги зарцуулдаг. Өдөржингөө хүүхдээ хөхүүлнэ, харна, пампер солино гэдгээр бид нар бол энерги маш их зарцуулдаг. Харин сүүгээ маш сайн боловсруулж сүү сайтай байхын тулд уурга зөв нөхөх хэрэгтэй. Тэгэхээр та хэдэд маань бол 1.5-аас 1.8 грамм уурга шаардлагатай. Хэрвээ чамд уурыг дутагдах юм бол үс уналт нэмэгдэн, ядаргаа нэмэгдэн, тэгээд стрессийг давхад маш хэцүү болж ирнэ шүү. За магадгүй чи шөнийн ажил хийдэг байж болно. Тэгэх юм бол энд дааврын баланс алдагдах эрсдэлтэй. Тэгэхээр хүүхнүүд маань шөнийн ажил хийдэг хүүхнүүд маань ерөнхийдөө олвол 1.4-оос 1.6 грамм уургийг өөрийнхөө килограмм жин тутамд авах хэрэгтэй байдаг байна. За тэгэхээр хоёр дахь асуулт гарч ирнэ. За уургийг хизээ яаж авах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Би чам зөвлөхөд уурга өдөрт 3-аас 5 удаа багаар хуваагаад хэрэглээрэй гэж зөвлөнө. За тэгэхээр энэ нь юу гэсэн үг гэхээр хоол тутамдаа уурга хэрэглэх нь. Тэгэх юм бол чи нэг дор их уурга идэж гиз хотоодондоо ачаал өгөхгүй гэсэн үг. За бас нэг зүйл байна. Миний бодлоор ихэнх эмэгтэйчүүд маань маш их таалах нарийн бов те сүү сайн оруулах гад ч юм уу эсвэл бол будаа гомон амттан маш ихээр хэрэгэлдэг. Гэхдээ ерөөсөө уургийн нэг л сайн тооцож өгөхгүй байгаа юм шиг санагддаг. За үүн дээрээсээ тулгуурлаад за чи өнөөдөр бага иддэг. За нэг өдөртөө нэг 2 шигийг талах, өглөөдөө нэг 2 шигийг талах ч юм уу идчихдэг те. Тэнгүүтээ өдөр нэг ингээл бичээ галсмас ингээ идчихдэг. Тэнгүүтээ оройд нь үгүй би хоол идэхгүй. Би зөвхөн ногооны сүп луун тэг би турчих гэж боддог. Тэгсэр нэг чи турдаггүй. За чиний биений одоо ус хасагдаж болно. Харин өөхний мас ч бол хасагдахгүй. Жин масаасаа энэ чи идээд байдаг байхгүй юу? Тэгэхээр уургийн тооцоог гаргахгүйгээр жин хасна гэж ерөөсөө байхгүй шүү хүүхнүүдээ. Тэгэхээр ямар амьдралын хэмнэл, ямар нөхцөлд амьдарч байгаагаа сайн бодож үзээд уургийнхаа хэмжээг зөв аваад, хангалттай аваад яваар өдөрт. Тэгэхээр чиний бие чинь ч өөрчлөгдөн, тэгээд чи өөртөө итгэх итгэл чинь ч нэмэгдэх болно. Хэрвээ ийм энгийн дагаж болохоор зөвлөгөөг цаашаа үзмээр байвал намайг доор дагаарай.